Тэгшин зогсож чадчихсан. Яа. Антан гэрхэнэ бүр баярлалаа. Хэвээ сайхан боллоо алтай гэж. Алтай ч юм ах болтой. Баярлалаа. Надад нэрээ ийм гоё юу баг шүү дээ. Маш амттайгаар бичиж авсан юм баг шүү дээ. Асрын гинэ. Групптэй оролцохгүй. За. Ингээ зүг орж гэнэ үү? Бүр орж гэнэ үү? Өөр орж. Аа та. Жохон баруун тийш. Так нам тий. Тэр чинь нөгөө юм. Ан чимтэйгээ зөндөө утсан зэрэг зүгээр бас нөгөө авдгаа давнда. За. Салгалаад яах вэ? Яаралах юм. Өөм яаруу шуурхаар сууж. Дараалал гэж байна. Өвөгийн дэвш хүмүүс бол бас нэлээ ур чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Зүгээр галын төлөө үүдэг. Ава. За баярлалаа. Аваатаас юм сурж байна шүү. Амжилттай. За. Улаас та нарт харуулад байгаа шалтгаан нь аргаавыг төсгөд та нар ингэх хэрэгтэй шүү л гэж харуулад байгаа юм шүү дээ. Та нэг өвөгийн мэ шатаачл гүөх шиг гэдэг. Ингэж дараалалтай ийм хийдгийн шүү гэдэг.
Өөчөөс улаач алдвыг бодоод нэг хэсэг заларж ирсэн ч гэсэн нэг их үлэн чамдахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг дөрөвтэй хөдлөнө. Тиймээс намрын мод тариалтыг эхлүүлэх саналтай байгаа юм. Модны тоо гэвэл 3000. 3 удаагийн. За ямар нэгэн саад бэрхшээлтэй дээрээс нь тусгай хашаанд заавал суулга гэж тэрийг харж арчлах хүмүүс байдаг юм уу юу гэх мэт. Яг тарьсан юм уу юу гэж их асуугаад байгаа шүү дээ. Тийм учраас нэг газар 3 удаа мод суулгана. Суулгахдаа нэг эрэхтэй л 1000 мод суулгана. Тэр нь тусгай хашаанд байгаа учраас та нар хийсэн зүйлсээ 3000 модод суулгасан юм а гэж бардам хүмүүстэй харуулж хэлж чадна. Одоо бол олон улсын цөлжилт эдрийн эсрэг гэл хурал болоод байгаа юм уу да? Тийм үү. Тийм зүйлс уулна үлгэрэлтэй юм хийж өгөл таарна. Тэрнээс хоорондоо 1000 ярилцаад юу өрсөлдөх вүлээ? Ойлгох нь нэг нь нөгөөгөөсөө санал тавьж хэлнэ. Нөгөө хэд нэг хідэн зоос өгнө. Тэрийг ховдоо захиран зарцуулчаал хоёрын хооронд юм хийдэг энэ чанараа уулна болимоор юм да. Тийм биз? Ер нь тэгээ та нар бод нэг дэлхий нэг бүрэн хід байж тэр улсыг орхиод энэ улсын дэмжинэ гэж байгаа бол энэ шиг худлаа зүйл байхгүй. Нэг л бүрэнхий гариг дээр байж нэгийг дэмжиж нөгөөг нь хайна гэдэг ялгуур байж болохгүй. Үнэхээр тийм цөлжилт уур амьсгалын эсрэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол энэ мэтийн зүйл дээр энэ хуралдаа хүмүүс анхааруул таарна. Яагаад хоорондоо ярилцаж тусгай эрхэдэлж уулзах ёстой гэж. Халуун цэг дээр нь очиод тэр цөлжилтийнхөө эсрэг юмыг идэж ууж ярилцаж суухын оронд хийж бүтээж харуулж явсан дээр биш үү? Гэхдээ тэдний үйл хэрэг бидэнд хамаагүй шүү дээ. Тэд ярьсаар байдаг, харин бид хийсээр байдаг. Энэ жил тэгэхээр хаврыг та нар үндсэн байгаа. Тэгэхээр энэ намрын үйл ажиллагаагаар 3000 мод суулгах гэсэн төлөвлөгөө зохиож байна. Тэр газар бол Төв аймгийн 100 мод хот. Шинээр гол сэрэх гээд байгаа шүү дээ. Урсхаа болоод урсаж эхэлж байгаа. Үүний дагуу хашаа бэлэн болсон. Тийм биз? Тэгвэл түүний дэмжиж моддоо үргэлжлүүлээ суулгаад явах хэрэгтэй. Тэр тусгай хамгаалалттай хашаа учраас мал амьтан ч идэхгүй шүү дээ. Үнэхээр цөлжилт уур амьсгалын өөрчлөлт ус гүйтэл гэж байгаа бол ус холынхоо дэргэд мод юмаа идэвхтэй тарих нь зөв юм. Одоо нийт 4 жил тэгж явлаа шүү дээ. Олон түмэнд ойлгуулах гэж их хичээдэг байсан шүү дээ. Яагаад та нар гол усны дэргэд мод тарьдээ бэ? Яагаад зүгээр тусгай харагдах байдалд нь анхаарсан мод тарьдгүй юм бэ гэхэд тэдэнд 1000 хэлээд ойлгодгүй байсан шүү дээ. Та нар ирээдүйд усгүй болно гэдгийг л ойлгуулах гэж хичээсэн. Одоо гэсэн 2050 он гэхэд усгүй болно шүү ч гэнэ. Тэгээд тэр үе хүлээгээл ангаагаа сууж явах гэж юу? Эсвэл тэр үед бид нар хизээ өгцөн байх болно гэд улам цуслаад явах юм болов уу?
Зан үеийн юмс ч гэсэн тодорхой хэмжээгээр байгаль дэлхийд хэрэгтэй зүйл хийгдсэн үр нөлөөтэй зүйл байхыг ард олон ч гэсэн маш хатуугаар шаардаж байх хэрэгтэй. Тэгэхгүй хоосон залбирлаа гэд ямар ч зүйл байхгүй. Хоосон ярьлаа гэд юу ч бүтдэггүй гэдгийг ер нь ойлгоцгоосон байх. Энэ хорвоод ч хөдөлж байж л үлгэрлэлийг бий болгоно шүү дээ. Лоо тарасаг. За. Айхтрас агуу. Ууч чиг болчтой. За тэгвэл тэгж тогтох уу? Амрын 9 сарын дундаас 21 хоногийн хугацаанд зөвхөн нэг газараа 3 удаа ирнэ. Тэр чигээр олондоо үлгэрлийн ажил явагдсаар байх болно гэсэн үг юм. Усгүй болохоо хүлээж суух юм уу? Эсвэл урьдчилан сэргийлсэн дээр үү? Ирээдүй гэдэг чинь бэлэн болоогүй, бэлтгэвдээгүй зүйл шүү дээ. Зөвхөн магадлалж хэлсэн төдий. Та нар тэр үед тийм юмгүй болно гэж энэ хിവэрэ байвал гэсэн шүү дээ. Тэгвэл бид арга барилаа өөрчлөөд усаа аривжуулах арга бодож болох уу гэж энэ 20 хэдэн жилийн хугацаанд 50 он болтол энэ арга барилыг жишээ нь хөгжүүлэх хэрэгтэй болно гэсэн үг. За, хэлээ. Ахуй амьдрал нь ч хэцүүдж байна. Юм гэдэг ч нарийн болж байгаа гэдэг нь ч ойлгомжтой байна. Тийм үү? Гэхдээ та нар нэг юм ойлгох хэрэгтэй шүү дээ. Цаг үе хичнээн мянгамтай шахсан байсан ч хүн гэдгээ хүн чанараач битгий хай. Эдэн шиг амиа хийчихэгч, хувиа хийчихэгчд болж болно. Гэхдээ ядаж бахархах уул усандаа хэрэгтэй мийжсэн дээр үзээ. Нэгэнт нийт олонныхоо төлөө гэж байгаа учраас тэр гарах байгаа зоос мөнгө нь нийт олонний сэтгэлийн дэмээс үүсэлтэй байвал зохино. Олонний хамгаалтыг хийхин тулд олонний хүч эрчим хэрэгтэй байдаг юм. Тэрнээс зоос мөнгө ч ямар ургах биш. Тэр асуудлын ямыг тэр чигээр нь энэ ард иргэд нь өөрсдөө шийдэгдээ. За. 3,000 модондоо хүрдгүү маа гэхэд 10 байсан ч нэг ширхэг байсан ч түүнийг зорж очиж суулга. Баярлалаа. Өөр хэлцэх асуудал юм юу байгаа вэ? Өөрөө бид нэг подкастад асуултаадаас үргэлжлүүлээ яриа авч байна. Үгүй.
Өөр юу ярих вэ? Ярих юм юу ч байхгүй гэж. Хол ойрын ховж байсан ч болно. Өстө сайхан шивнэлдэл явдаг юм шүү дээ. Өө нэмэр ойнгоо мэт юм ярьж өгөлтэй биш үү? Эсвэл туйл хайлж өгөх үү? Энэ дарамттай хүмүүсийн бухимдалтай энэ болгоныг тоочоод байвал дуусахгүй. Эрчмийн ихэнх хүчтэй шахалт шүүлтэнд нь орчихсон. Хоёрт нь улс төрийнхэн шахалт. Гуравт нь эдийн засгийнхэн шахалт. Хов хүний хөгжлийнхэн шахалт, шашны шахалт гэдэг их юм байна да хөрхий. Яаж аваа галзуурчл гүхэн тисээд байгаа юм бол да. Ер нь согтуу байж ижил даваад ах шиг байгаа юм да хараад байхад. Найруулаарай. За. Нэг л их гимгүү царайсан хүмүүс. За тэгээд зогсоохороо яах вэ? Чөтгөр болох уу? Амар нөө. Зогсож явуулсан. Яах гатын зөөдөг. Асуучих уу? Ингээд ер нь айдаг хүнээр нь юм хийлгээд байна уу? Мөсийн мартч. Өө төрийнх нь хүмүүс хайлаг байж сайн ялж харна. Суларч юм л гэж тат. Мэдхгүй юу ч найруулаа өгч. Стагэдий бодож шүү. Наадах чинь тийм хүйтэн болгож хөргөж юм хийж шүү дээ. Дээрээс нь ааг амтын өөрчилж байна. Тэрнээс цол арцсан дээр нэмээ тэрийг хий гэдэг нь юу вэ? Заваарсан юм болгоо. За одоо жинхнээс дахиад нэг хий гэдэг. За. Өөрөөсөө нэг ганц хоёр төвшөг баримайнаар сургад юм уу? Энэ олон хотоос уул ганцхан ийм зүйлийг хүртэх хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэр нь ундаалахын бэлтгэхтэй ингээл нөгөөхөөс ихсрээл найруулаад янз бүр болгох юм шүү. Эрдэнэ үгж аваа гинэ үү? Тахсан шүү. Эсцэл. За болцтой. Тэгээ сая хээри үлээр бас л нэлээд явлаа шүү дээ. Өвөө нь буусан бол мод тариалтын үлийг хойш нь тавина гэж байхгүй.
Та нарыг ойлгохтол нь суулгасаар байх болно. Энэ нэг онгод юу ойлгуулах гээд бидэнд ингээд хичээж явдгийн болоо гэж. Тэгээд нэрэн тийм байл шүү дээ гэд нийтээр хөдлөх цаг үед ухаарах болно шүү дээ. Ингэсгээд Монгол мөхөх үз, ингэсгээд бид улам дорайтах үз, ингэсгээд бид хийх үзээч гэдэг юм уу? Тийм зүйлээс маргааш болох зүйлд өнөөдөр чи зовоод яах вэ? Тийм үү? Маргааш нь тийм юм шиг санагдаад байвал өнөөдрийг өөрчилчихэл болоо шүү дээ. Заавал тэр үеийг хүлээж уйлан дуурж суух ямар хэрэгтэй гэж. Тэгэхээр тосож бэлдээд, урьдчилж, үлгэрлээд яг хэрэгтэй цаг мөчид энэ арга барил нь бидний аминд орох юм байна гэдэг хүртэл нь энэ модны үлийг хэн ч хориглох эрхгүй болно. За. Бас энэ мод тариалах үйл нь шашин болоод улс төр нэр алдартай баян зоосон дулдуйцсан энэ мэтээс ангид байвал таарна. Ерөөсөл зүрх сэтгэлийн дуудлага байгальтай холбогдох энэ энгийн зүйл дээр л явбал зохино. За тэгвэл 100 мод хотын дунд голд тусгай зориулттай хашаанд 3000 мод суулгана гэсэн зорилго тавилаа. Энэ 2026 оны номрын мод тариаллын төлөвлөгөө нь энэ юм. За. Үйл ажиллагаа 3-7 хоног, 3-7 хоногийн ажлын цагаар гэхээс илүү амралтын цаг үеэр тааруулвал зохино гэж бодож байна. Улаач яг сүүлд нь шантраал үйз. Төглөөгээд үйл ажиллагаагаа зогсоох хэрэг байхгүй шүү дээ. Олонтой олонгүй орчлон хорвоо иргэдэг юм аа. Олны дэмтэй тосгүй ойрших ертөнцөнд харж байдаг юм шүү дээ сэтгэлийн. Аяагаар цэгнээс оцов. Нөгөө яриад байдаг хүмүүс чи юу болов бэ? Ойлаас уцгах юм, нусаад атцгаа.
За байрлах газар болоод санаа хилцэх зүйл байна уу? Нөгөө обооч очдог дээр болчихно. Чирээд нөгөө үлдээ байлдаг шүү дээ. За болж байна. Тийм ээ. Хийх юма хийчээд мэдээж намрын сэрүү болсон учраас хүүтэн байх нь ойлгомжтой голын дэргэд. Тэгэхээр оройд нь тэр гэр өргөөнд нь түрээслээ чамаагүй байрлах нь чухал юм. Энэ жилдээ уул нь өөр тусгай зориултын хашаанд мод суулгана гэж өвөө нь харж байсан ч наад шатхуун төлсч гинөө ийм нэг заваарсан асуудал үүсчлээ. Тэгэхээр хол явж болохооргүй болж байна. Тэрнээс говь руу ч очихоор байна. Тэр эгийн голын тэнд тусгай хашаанд суулгах хэрэгтэй байна. Сарын донд үеэсэл болох үү те? Тийм ээ. Борлон дуусвал арай бензин өгөх юм бол. Юун гордцээ мэрдэг юм дээ. Тэр дүүсэхгүйгээд өгөхгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Тийм биш. Биш үү? Ой. Дэлмор нь үнэ нэмэж чавлаа. Та нарыг хэр доолгортой их чинь хараад чавлаа. Тэгэл болоо. Тэгэндээ та нар орсон шүү дээ. Тийм учраас та нар цаашид бол эсэргүүцэх чадлагүй юм байна гэж дуртай болгоно үнэ хэлж байна. Шат ороолсон арга хэмжээг нь харал та. Байхгүй гэж байсан ч байхгүй гэнэ. Хэдхэн дамын 8 ачтал Монголыг ийм л болгож өдөрдөж чадчихсан шүү дээ. Энэ улс ч өөрсдөө газрын тостой улс. Тэр юмаа нэрээд гаргаад ирэхэд юу нь болохгүй гэж. Одоо тийм минь ярьж байсан хүн мэрсээр яриад байсан. Ийм жижигхэн тоног төхөөрөмжийг ашиглаад шатхуун гэдэг зүйлийг ингээ гаргаж нэрж болдгийм байна гэсэн нөгөөх нь яасан. Нэг бол таг соргохгүй болсон. Бодвол алуулаад үз. Та нар ч огт юмгүй газрын ард түмэн биш шүү дээ. Та нарт газрын тос юм ч байна. Тэрийг нэрээд бэлдээд л болоо. Ингээд дамын 8 ачтынхаа гарт орно гэдэг чинь энийг хэлж байгаа юм шүү дээ. Яагаад юмны үнэ өсснийг мэдэх үү? Хоёрны засгийн газрын үеийн мөнгө хевссэн ажлаас л болсон гэж үзээд байгаа шүү дээ. Үгүй ээ. Дараа жил чинь сонгуультай учраас хонголтой ихийг олох хэрэгтэй биш үү? Та нар ч баян хүмүүсийг сонгох дуртай шүү дээ. Бас хэдэн зоос авбал саналаа хөдөлгөхөд билээ хүмүүс. Тиймээс эхнээс нь хүүдэлж байгаа нь энэ дээ. Одоо энэ хаасаага камер байшуулсан. Тэг сумтойгоор ерөөсө захын газруудараа ч явж болохооргүй. Тэгэл гараад гэрээсээ гараад гаруулдаг. Харч төвчрөл байхгүй ч тэр хязгаарлалтад байх шаардлага байна тийм. Та нар эзэш багаар ажилладаг ард түмэн юм шиг зөвтгдөггүй шүү дээ. Энэ азгуутэд энэ хэцүүцсэн байгааз би сүхвэтэй байхад болно гэдгийн гай гарч ирж байгаа. Оролдож амьдраад байсан одоо төлшгүй болсон. Шатхуунгүй болсон. Одоо яаж уралдах юм бол?
ганц нэг шургаас яваалах шиг байна. Мал аж ахуй уламжлалт арга барилыг болиул гэж шаардаад байгаа юм уу? Яагаад вэ? Яагаад гэдгийг мэдэх үү? Монгол нутгийн чинь хизээний барьцаанд өрөнд өгчөөд нөгөө хэд ч ухмаар байна. Энэ ард олноо зайлуул гэж шаардаад байна шүү дээ. Цаад цаанаа нь ердөөл энэ юм. Та нар хөдөө хэр зөндөө явдаг хүмүүс. Уул болгонд нэг гэр, уулын бэлдэн нэг гэр, тэр цаана бас нэг гэр гэдэг. Бараг л хөлийн цэрэг харуул мэтэл байдаг шүү дээ. Тийм үү? Тэрнээс огт эзгүй зилүүд газар гэх нь жоохон ховор шүү дээ. Тэгвэл яг наадуулаа ингээд хэлж байгаад өөрсдөр нь мал ахыг нь ингээд жигшээлгээд болиул гэж шаардлага тавь. Бид энэ хэсгийн газрыг ухмаар байна. Гэтэл ингээд халзан бүрэгтэйгээс ахуулаад хил бол гараад байна гэл. Эсэргүүцээд байна. Наадуулаа журамд нь оруул гэсэн л санаа шүү дээ. Нутаг усандаа амьдрахгүй, дураараа нүүдлэхгүйгээр байна гэдэг чинь тэр газар юу болж байгааг хэн ч мэдэхгүй гэсэн үг юм. Харин тэд тийм л юм хүсэж байгаа шүү дээ. Бид та нарт мөнгө зээлсэн. Одоо бид эндээс эз баялгаа авмаар байхад энэ нэг хэдэн ард түмэн чинь эсэргүүцэл зарлаад энэ тэнд юм болоод байна. Тэгэхээр эдний амин сүнс хөдөлгөөнд оршдог уламжлалт мал ахыг нь байхгүй болго. Тэгж ойлгуул гэж үүрэгдсэн байж болно шүү дээ. Тэгж ихшээлхийн тулд махны асуудал дээр нь хүртэл хаалт хийсэн шүү дээ. Та нарын идэж уудаг малын мах ч хүртэл хэд хүрсэн билээ. Үхрийн мах 3 дахин үлдсэн. Тийм. 45,000 хүрсэн шүү дээ. 15,000-аас 45 бүрээ. Одоо буцаад 22,000 болж байна. Одоо 30 Ер нь ингээд та нар бодоод үз. Маш алсын бодлого байгаа. Өөрсдийнх нь уламжлалт мал аж ахуйн зүйлсийг вэ шүү дээ. Малчт нь шуналтай. Тэр дамалдаг хүмүүс нь ийм бид нар заавал малын мах идэх албатай юу гэж хүмүүс ууралсан. Тийм үү? Эхснэр хүмүүс яах вэ? Хэд дахин нэмэгдсэн хүнсийг авч чадахгүйгээр за тэр дахиа байна уу, гахаа байна уу? Ерөөсөө л идж болохоор юу вэ? Тэр болгоныг идэж үтсэн шүү дээ. Гэтэл цаад бодлогын санаа нь ерөөсөө ойлгомжтой. Тэднийг жигшээх арга барил шүү дээ. Талцуулаад. Тэгээд айжмаар чангалж явсаар байгаад хуралдаагаараа хэлэхдээ үзэн ядсан дээр нь нэмээд энэ хяналт тавиад байдаг малчингуудыг зайлуулах хэрэгтэй гэдэг зүйлээ шургуулад хэлж байна. Ойлгож байна уу? Бодлого гэдэг чинь энийг хэлдэг. Тэр махны үн нэмэх үед чи ямар уугаад бууж ирсэн чи сүлд хараад ийм шалтгаанаар ингээд шахаад байгаа юм байна гэж л ойлгоно шүү дээ. Ер нь бол та нарт бол Монгол гэдэг одоо ингэсгэл мөхөндөөл гэсэн мэдээ бодогддог болсон уу? Нэг л явцгүй юм шиг болоо явчлаа гэдэг ч юм уу. Болоо өмднөөс юм. Та нар бүгд тэгж бодж үзсэн үү? Энд ер нь ирээдүй алга даа гэж. Тэгвэл тэд яг ажиллаа сайн хийсэн байна.
өөрийн их орон газар нутгаа жигшин хаяад явна гэдэг чинь тэр газар нутгийг харж манах нэг сүлжээ нь алга болж байна л гэсэн үг шүү дээ. Одоо та нар нэг л зүйл дээр ойлголцох хэрэгтэй. Баян хүн баян төрдгүй юм. Одоо бүр даварцгаасан байх шүү дээ. Өөр улсад орвол таарна. Энийг инг заа юу гээл. Нөгөө гахаа үрж явсан шаглаж хэдийг хэд дагуу хэд нугал зардаг хүмүүс ч одоо томорж хууль дүрм цаазыг хүртэл дураараа уурчиж нөлөөлөх хэмжээнд хүрчлээ. Тэгвэл нийтээр эсэргүүцэх нэг л арга байгаа. Тэрнийг битгий баяжуул тэгэл болоо. Тэр хүний хамааралтай эд юмсыг бүү хэрэгэл. Тэр хүний хичнээн хямдруулсан байсан ч дус, хоол, хүнс юу гэдгийг төмс ногоо арх сарахад тэрийг битгий ав. Түлш шатхуун хүртэл тийм гэж гол бусдаасаа хямдхан байсан ч битгий ав. Тэрийг сүнэн сүнтэл боо. Тэр их мэдлэлт нь инээтрэн зоос мөнгө та нарт горил будаа юу ч байдгийг тэр болгоныг амлсан ч инээж байгаад эсрэг талд нь санал юмаа өгөхгүй юу? Битгий өөд нь гарга. Нэгэнт орлогогүй болсон хүн яах вэ? Нэг бол ухаарна. Нэг бол тэр чигээр ад улсаар өгч дуусна. Сонголт нь ерөөсөө тийм. Энэ хэмжээнд шахаж чаддаг уу? Чадах хэрэгтэй юм а гэсэн үг. Одоо тэр жагсаал тэмцлийн арга барил гэдэг дээр бүх юм л хэцүү боллоо шүү дээ. Та нар тэр талбай дээрээ гараад ирлээ гэхэд та нарыг шууд баривчлана. Жагсахын тулд төрөөс нь зөвшөөрөл авна гэхээр ойлгомжтой байна уу? Тийм жагсаал чинь зүгээр л хэлбэр төдийл байна шүү дээ. Монголчууд та нар яагаад гарч жагсаж тэмцэхгүй байгаа юм бэ гэдэг. Яг энэ шургаанд нь автаад манай улаачаас ахуулаад жагсаж гараад төмөр торны арданд суугаа үсттэй. Тийм байхад дахиж тийшээ зүглэх хүсэлтэй хүн байна гэж үү? Тэгэхээр ийм зарим нэг хор хутгадаг хүмүүсийг сайн тандаж мэдж явах хэрэгтэй. За тэр уул уурхайн асуудал бол ойлгомжтой шүү дээ. Энэ улсыг дуусан дуустал ухах нь ойлгомжтой. Ажаад байхад наранж шарж маш олон хүмүүс би энэ живгүүдж байна. Улс үндэстэн болгон өөрсдийн гэсэн гамшигуудтай тулж эхэлдэг боллоо. Одохгүй энэ байдал уламж чангарна. Энэ цэцэрхэд сууж гараа амхиж ажиглагч тэнгэр бурхан шиг суух хэрэггүй. Дор бүрнээ хий, бүтээ, үлгэрл, харуул, батал
зөв зүйл хийж байгаа бол хизээч би шантарч байна, бууж өгч байна гэж хэлж болохгүй. Харин анханасаа зөв юм шиг хотлоо явсан бол яг хуу дундаас нь ховирж болохсон. Нэгэн тал үнэн хотлоороо ингээд талцж байгаа юм бол туйлаа хүртэл үнэнчээр байх нь чухал юм. Тэгэхгүй бол амьдрал чинь утга учиргүй болно шүү дээ. Одоо улаасан мод тарихаас хааргалж байгаа. Монголчууд угаасаа л уруугч хулгайч юм чинь би юм хийлээгээд адгийн ловирснараа л дуудуулна гэж. Тэгэхдээ бас эсэргээрээ байж болно шүү дээ. Нэгэнт хулгайч тийм юм бол ядаж өөрийн гэсэн дэмждэг цөөн хидтэйгээ бас гол цөм нь болоо зөв юм хийсээр л байх хэрэгтэй. Амьд хүнд боломж үргэлж нээлттэй байдаг. Сайн муугийн бүх юм нээлттэй. Харин өгсөн хүнд ямар ч боломж байдгүй гэдэг. Нэгэнт би энэ өгсөн юм чинь яах юм? Мянга сайхан төлөвлөгөөтэй байлаа гэд тэр би босоод ирэхгүй шүү дээ. Тэгэхээр хөдөлж бай. Хөдөлгөөнд ор хий. Чад. Дээд тоон 3000 гэсэн болохоос нэг ширхгийг бариад ирсэн ч хамаагүй суулгаж болно. Урд нь бол аль болох олон модыг олон газар хүргэх гэж зорддог байсан бол одоо олон газар нэг газар төвлөрүүлэх арга барилаар хэрэгжүүлэх нь чухал юм. Тэглээгээд алдар гавья хэрэггүй, нэр алдар хэрэггүй, өнгөтэй хүрээллийн шаардлага байхгүй. Магтаалд баясахгүй, доромжлолд гутрахгүй байх тал болно. Бүгд хулгайч юм чинь би ч бас хулгайч байх хэрэгтэй гэж болохгүй үстэй. Бүгд худалч юм бол би ч бас худалч байх ёстой гэдэг ийм зарчмыг хаа. Чи ямар өгөгдлөөр ямар зүүн савингороо баймаар байна. Тэр чиний ирэх болохоос чамайг хэн нэгэн удирдах ирэхгүй гэдгийг үргэлж санаж ав. Чи тэдэнд таацуулах гэж тэдний төлөө хувирах ямар хэрэгтэй гэж. Тэгэхээр 9 сарын дундаас нийт 21 хоногийн хугацаанд хий гэснээ заавал гүйцээж модоо суулгах болно. За. Энд ганцхан улаачийн алд бие чилээрхсэн байгаа энэ чухал биш шүү дээ. Хүн ховээ бодохдоо биш, нийтээ бодож хөдлөхийн тулд хүч хэрэг болно. Тэр үед өөрийн өвчин гэдэг зүйл хүртэл тэр хүсэл эрмэлзэл дарагддаг юм. Урд нь доглон байсан ч хийгээл байсан шүү дээ. Тийм үү? Тийм үү. Тэр улаачийн гам байрах энтрийг одоо орхи. Нэгэнт модоо суулгахгүй байсан ч би энэ илааршихгүй. Модоо суулгахгүй байсан ч зүгээр болохгүй байна. Тэгвэл суулгаад ядаж доглоо явж ирсэн дээр үзээ. За хэлэх дамжуулах зүйл маань бол энэ. Наадха болно. Хэлээ даа.